За төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй амжилт хүсье. Хэдийгээр 300 гаруй мянган төрийн албан хаагч байгаад байгаа гэж ярих боловч яг нарийндан төрийн албаны зөвлөлийн тогтож ажиллах ёстой бүтцэн төрөвний яриад байгаа тэр 83 мянган хүн чинь байгаа шүү дээ. Улс төрийн албан тушаалтанд 3400 орчим байх шиг байна. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг 20 хэдэн мянга байх шиг байна. Цаана төрийн тусгай албаныг 49 мянга байна. Тэгэхээр энэ үн дээр л илүүтэй тогтож ажиллах ёстой. Би тэгээд энэ том бүтцийг зөв явуулах тал дээр төрийн албаны зөвлөл өөрөө бас нэлээд санаачлагтай ажиллах ёстой юм аа. Би уулын төрийн албаны зөвлөлийн даргаыг иржхүүл хэд хэдэн зүйл тодруулъя гэж бодож ирсэн юм. Гэтэл шинээр одоо нэр дэвшигчдээс асуух асуултаа дэгийн зохицуулалттай учраас юу яахгүй байна гэж боломж үүссэнгүй гэж. Сая төрийн албаны зөвлөлөөс бүх орон нутгуудад ажиллаж энэ төрийн албаныхаа хуулийн хэрэгжилт бодит байдлын маань дүр зургийг харсан. Тэрүүгээр юу өгүүлэгдсэн гэдэг асуудал байгаа юм. Тэрийг яаж одоо шийдлийн зөв болох юм гэдэг л асуудал байгаа. Тийм учраас төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож очоод тэрнийг тайлан юмнуудыг үзээд төрийн албаны өмнө тулгамдчаад байгаа асуудлуудыг эрх зүйн хувьд нь ч тэр бодлого чиглэлийнх нь хувьд ч тэр сайжруулах тал дээр нэлээд зүтгэл гаргаж ажиллаарай гэдгийг одоо би зориуд хэлчихмээр байна. Хоёр дахь зүйл төрийн албан дээр дандамаа энийг ерөнхий мэргэжилтний чиг үүрэг гүйцэтгэх ёстой хүмүүсийг төрийн жинхэнэ албаны ангиллал руу оруулж ирээд шалгалт аваад байгаа нь өөрөө хүндрэлийг бий болгоод байгаа маа. Энэ бол яг нарийнда төрийн байгууллагуудын зохиомл хүндрэл бий болгоод байгаа үйл явц байхгүй юу? Тэр байгаль орчныг хамгаалах чиглэлээр тэр тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг юм уу ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа улсууд заавал төрийн жинхэнэ албан хаагч байх ер нь ямар албатай юм? Мал эмнэлгийн нөхдүүд яахаараа заавал төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой юм? Харин төрийн жинхэнэ албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагч хоёрын ангиллал өөрчлөгдөхөд нийгмийн баталгаанд ордодгүй л байх ёстой. Энэ талаас л асуудалдаа харах ёстой. Ийм эрх зүйн зохицуулалт судалгаа юмнууд дээр нэлээд санаачлаг гаргаж ажилламаар байна гэдгийг би нэг зориуд хэлчихмээр байна. Дараагийн нэг зүйл босоо хэвтэй томилгооны тухай яриад байдаг юм аа. Бид мөнгө хэрэлддэг улсууд. Энэ дандамаа нийгмийн салбаруудын удирдах бүрэлдэхүүнийг зарим хэсэг нь хэвтэйгээр томилох ёстой, зарим За нэр дэвшигч Золзоо хариулт өгье. За энэ оны төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг 300 гаруй сумдад ажилласан байна. Тэгээд бүсийн зөвлөгөөнд бас хийсэн байна. Энэ дээр бас орон нутагт тулгарч байгаа төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийн асуудлуудыг бол газар дээр нь судалж, газар дээр ажиллаж байгаа хүмүүсийн санал бодлыг судалж ажилласан байна. Энэс энэ бүсийн зөвлөгөөнүүд орон нутагт томилогдож ажилласан энэ тайлангууд дээр дүгнэлт хийгээд ажлын тайлан гаргаж улсыг оролт арай болгодог бол танилцуулах ёстой хаа гэж бодож байна. За орон нутагт ажиллах төрийн албан хаагчид тавьж байгаа шаардлагыг бол одоо тодорхой хэмжээгээр зөвлөрүүлэх шаардлагатай гэж тэр бол тантай санал нэг байна. Учир нь бол одоо орон нутагт хүний нөөцийн асуудал бол маш хүндээр тавигдсан. Хүнд болсон байгаа ажлын байран дээр нь шаардлагыг хангадаг, хуулийн шаардлагыг хангадаг хүн олдохгүй байгаа гэдэг асуудлууд бол яригддаг. Тийм учраас энэ тодорхой хэмжээгээр За нэр дэвшигч Амар Төгс. Чигүүргийн уялдаа салбарын хуулиудын зохицуулалтууд ялгаатай байдлаар батлагдах мөн хэрэгжихтэй орж байгаа асуудлаас болоод төрийн ерөнхий мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай ажил албан тушаалууд төрийн захиргааны шаардлага тавигддаг ажил албан тушаалын ангиллалд орсон
байгаа асуудлыг бол шийдвэрлэх шаардлагатай гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь төрийн удирдлагын нэгдсэн системийг бэхжүүлэх, ялангуяа суманд байгаа босоод амьдлогоотой буюу мэргэжлийн удирдлагаар хангагддаг байгууллагуудыг иргэнд үйлчилдэг, иргэний одоо үйлчилгээ хүртээмжийг сайжруулах чиглэлээр орон нутгийн удирдлагатай нийцүүлэх шаардлагатай. За ажил ачааллын асуудлууд байгаа. Олон салбарын хуулиуд гарч байгаас болоод анхан шатн дээр ялангуяа тайлан мэдээлэл өгөх системд одоо мэдээлэл оруулах гэх мэт техник ажиллагаа ихсэж гин гэдэг энэ асуудлууд орон нутагт бас яригдсан байгаа. Тэгэхээр бид энэ ачаал хиймэл зүйлүүдийг За нэр дэвшигч Төгс Цэнгэл. За учиргалах шүүний асуултанд хэвлэе. Төрийн албаны зөвлөлөөс 6 бүс Улаанбаатар хотыг оруулаад 7 бүс 330 сумд төрийн албаны хуулийн хэрэгжилт хэрэг байгаа. Төрийн албанд тулгамж байгаа асуудал юу вэ гэдэг асуудлаар бүрчилсэн сургалт юу яваад төрийн албан агчдынхаа санал юуг сонсоод за тулгамж байгаа асуудлыг улсын хурлын түвшинд ямар асуудлууд байна, засгийн газрын түвшинд ямар асуудал байна гэдгийг бол гаргаж ирээд төрийн албаны хуулийн ажлын хэрэгжилтийг санал дүгнэлт гаргах ажлын хэсэгт танилцуулсан. За ер нь Монгол Улсын үндсэн хууль, төрийн албаны тухай хууль болон сонгуулийн тухай хуульд одоо төрийн албагч нь бол улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх. За нам амьсгалын ашиг сонирхлоос ангид байж мэргэжсэн доктортой шударга төрийн албыг бий болох зорилтуудыг бол тодорхой тусгасан. Гэвч төрийн албан агчид улс төрийн үйл ажиллагаанд оролцож зарим талаараа дэмжиж сонгуулийн сурталчилгаа их намын ажилд оролцоотой байгаа асуудал нь бол нууц шээ. Цаахан хүүгийн эдгээр отгошоо асуулт асууя. Үг хэлье.